Сайн байцгаана уу? Намайг Сүхбаатарын Игцээ гэдэг Дорнот аймгийн Хэвлэн сумын 12 дугаар сургууль багангийн багшаар ажилладаг. Сургуулиуд маш онцлогтой. Яагаад тэгэхээр би энэ сургуулийн төгсөгч. Тэгээд надад эдмийн ширээнд хичээл зааж байсан багш нартайгаа одоо мөр зэрэгцээд хамтран ажиллаад тэднээсээ хамтдаа суралцаад хамтдаа хөгжиж яваад маш их баяртай байна. Энэ бол миний багш мэргэжлийг сонгосны бас нэгэн бахархал юм аа. Багшлагуудаа оруулж буй нэг онцлог алхам бол сургуулийн менежментийн сургууль суурилсан судалгаанд үндэслэн сурагчдын ойлгон унших чадрыг онцлогоо хийж, үйлчлэгээний дагуу ойлгон унших чадрыг хөгжүүлэх олон хэлбэр дацгалыг боловсруулан туршин хэрэгжүүлж байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа зайны хэлбэр шилжсэн цар тахлын үед 1-р ангийн сурагчдыг хугацаанд нь уншуулж хөгжүүл сургахын тулд тухайн өдрийн ТV хичээлийн агуулгатай уялдуулан багшийн тайлбартай видео хичээлийг бэлтгэн заан ажилласнаар сурагчид маань хугацаанд уншиж бичиж сурсан. Мөн хичээл сургалтын үйл 5-9 зочмоор явагдаж байх үед болон бага насны хүүхдүүдийн томууд төвчний өвчлөл их байх үед хичээл дээрээгүй сурагчдад самрын бичиглэлээр дамжуулан тухайн өдрийн хичээлийн агуулгыг хүргэж сурагч бүрийг агуулгын хоцрог дэлгүүр суралцахад дэмжлэг үзүүлэн ажилласан. Аймаг болон бүсийн математикийн олимпиадуудад тогтмол оролцож өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэхийг зорин ажилладаг. Ангийн сурагчдыг сурлага, урлаг, спортоор жийд хөгжүүлэхийг зорин ажилладаг. Үүний дунд сурагчид маань сургууль, аймаг, олон улсын тэмцээн уралдаан, олимпиадуудад амжилттай оролцож байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулдаг нэг онцлог үйл ажиллагаа бол гэр бүлийн цаг үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагааг дэлгүүр уламжлуулан зохион явуулдаг. Сүүлийн жилүүдэд гэрийн даалгаврын менежмент чухлаар тавигдах болсон. Тийм учраас сургуулийн менежертэйгээ хамтраад 5-р ангийн сурагчдад зориулсан математик хичээлийн суралцсан зорилтод тулгуурласан гэрийн даалгаврын номыг боловсруулан ангидаа төвшин хэрэгжүүлсэн. Энэ номыг боловсруулан ашигласнаар сурагчдын маань гэрийн даалгаврын гүйцэтгэл болоод мэдлэг чадварт хязгаарсан. Бага боловсролын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх мөн сурагчдын ойлгон унших чадрыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулийн менежертэйгээ хамтран 1 болон 5-р ангийн сурагчдын ихэд тулгуурласан ойлгон унших чадрыг хөгжүүлэх асуулт даалгавар бүхий номыг боловсруулан туршин хэрэгжүүлж байна.